За ойр туйлаа уулзсангүй, ойр туйлаа бичлэгээ хийж чадсангүй. Юуны өмнө за юу вэ да? Сонин сайхан. Тэгээ тайван сайхан стол нэг тал завтай яж хаад хоёулынх нь өнөөдрийн сэдв бас хайрцангуй нэг шууд ярьчих болохгүй өөртөө бас уншиж судлах хэвээр нэлээд бас ажиллагаатай сэдв сонгоод авсан байна гэдгээ бас ухаарлаа штэ. За бид хоёр болохоор уг нь энэ контент 7 хоног болгоо нэг дугаар оруулаад таа гэсэн хүсэл эрмэлзэл байгаа. Гэхдээ бас аль аль нь тустай ажилтай заваагүй байгаа даа. Тэгээ бас зарим сэдвээ сонгохороо бас өөртөө мэдээж дуртай сонирхолтой сэдвээ сонгож байгаа ч гэсэн тустай бас судлах, үзэх, унших, харах юм ихтэй болохоор бас жоох удаад байна. Гэхдээ ер нь цаашдын дугаарууд маань 7 хоногт нэг удаа орчноо. Бид өөр аль болох төрүүлж бичиж мичээд хадгалж матгалаад явцнаа гэсэн бодолтой байгаа. За тэгээд хоёулаа энэ удаагийнхаа дугаарыг эхлэх үү. За тэгээ эхэлцгээе. За. За сайн байна уу сонсогчдоо. Бид хоёрын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийнхаа сэдвээр бүгдээрээ сүүлийн үед хүн бүрийн төсөөлөл гайхшрал за бүр заримынх нь айц болж буй сэдв болох хиймэл оюухан AI-ын тухай ярилцах нэ. За маш сонирхолтой сэдв сонгосон байгаа. За тэгээд хүн төрөлхтөө өөрсдийнхөө бүтээлээс болж устж өгөө болсон сүрсэн талаар өгүүлэх олон уран зөгнөлт дэлгэцийн бүтээлүүд байдаг. Одоо жишээлбэл хамгийн ойрын л нэг жишээг нь татхад хүн болгоны сайн мэдэх алдарт Терминатор кинон дээр хиймэл оюун ухаант машинуудын бослог гарч хүн төрөлхтөн бүхэлдээ устж өгөө болох дээр тулсан тэр цаг үеийг 2029 он гэж харуулдаг. Маш сонирхолтой. Тэгэхээр одоогоос 3 жилийн дараа л ихэд бид нар одоо энэ AI-аас болж сөнөх магадлалтай гэж уран зөгнөлт кинон дээр харуулад байна шүү дээ. Тэгээд AI ч одоо ер нь AI-ийн хөгжлийг жилээр гэлтгүү одоо бүр юу гэдэг нь сар өдрөөр хэмжигдэхүүц маш хурдан хөгжиж байгаа. Тэгвэл одоо энэ уран зөгнөлт кино шиг магадгүй 3 жилийн дараа бид нар өөрсдийнхөө бүтээлийн боолн болох магадлалтай юу гэсэн асуултад бид хоёр хариулах нэ. За ингээд мэдээж энэ хариултад хариулахын тулд бид хоёр зөвхөн өөрсдөө үзэн киноноосаа юу гэдгийг сонсон зүйлээ амныхаа зургаар бурах биш. Бид хоёр аль аль нь уншсан ном болон ингээд хийсэн судалгаан дээрээс хариулах юм байгаа шүү. Тэгэхээр та нар тэрийг бас бодолцоорой. За тэгээд энэ асуулт руугаа орохоос өмнө бид хоёр эхлээд бас товчхон энэ AI гэдэг нь анх яаж үүсч хөгжөөд өнөөдрийн түвшинд хүрсэн юм бэ гэдэг талаар ярилцах зүйтэй байна. За тэгвэл энэ талаар эхлээд болд бидэнд яриад өгч. За тэгээ. За ер нь AI-ийн түүх өөрөө компьютерийн түүхтэй ер нь адилхан яг тэр үеэс л эхэлдэг. За асар их одоо том шинжлэх ухаан шүү дээ энэ чинь өөрөө. Тиймээс хүмүүст аль болох ойлгомжтой байх үүднээс маш товчхон танилцуулаад гол асуудалтаа орцгоё гэж бодож байна. За та бүхэн төсөөлөд үзтээ яг энэ AI гэдэг зүйл маань 1943 оноос компьютер гэдэг зүйл дөнгөж үүсэж байхад хүний тархины эсийг математикаар загварчиж болох юм биш үү гэсэн галзуу санаанаас анх төрж гарсан байдаг. Тэгээд тун удалгүй 1950 онд машин сэтгэж чадах уу гэдэг асуултыг хүн төрөлхтөнд тавьж исэн байдаг юм байна. Тэгээд албан ёсоор 1956 онд хиймэл оюун ухаан гэдэг нэрийг Дармтурын хурал гэж тухайн үедээ тийм одоо шинжлэх ухааны тийм хурал болж исэн юм байна л да. Тэнд анх энэ хиймэл оюун ухаан гэдэг сэдвийг гаргаж ирж байсан юм байна. За тэгээд яг тухайн үедээ гарч явах үедээ одоо удахгүй машин өөрөө алхдаг, ярьдаг, за бүр өөрөө ухамсарладаг тийм оюун ухаан үүсч болох юм байна гэсэн маш тийм хөөрсөн сэтгэлээр хандж исэн юм байна л да. Тэгээд гэвч хөөрл нь удаан ерөөсөө үргэлж чадаагүй 1974-өөс 80 оны хооронд бол технологийн ертөнцид AI-ийн өвөл ирсэн гэж ярьдаг. Яагаад гэвэл тухайн үеийн компьютерууд дэндүү удаан дээрэс нь санах хойно бага байсан. Тэгээд эрдэмтдийн амлалт биелээгүй болохоор хүмүүсийн итгэл алтраад тэгээд дээрэс нь төр засаг нь хүртэл санхүүжилттэй зогсоожчихсон. За энэ бол ер нь AI-ийн түүхэнд хамгийн анхны хүнд үе байсан гэж үздэг. За гэсэн ч 1980 онд AI эргээд ирдэг. За энэ нь болохоор яг ч гэсэндээ хүн шиг сэтгэдэг биш маа гэхэд ядаж мэрэгжилтэн шиг ажилдаг байя гэсэн одоо уриандор тухайн салбартаа одоо чинь анагаах ухааны салбар, химийн шинжилгээний салбар зориулагдсан програмууд үүсч хөгжсөн байдаг. За үүнчлэн 1987 оноос 2012 онд дахиад ер нь амжилт олоогүй үе гэж үздэг. За шалтгаан нь болохоор тэр үеийн интернет дөнгөж хөгжижсэн үе болохоор өвөгдөл багтай тооцоолох чадал нь маш дутмаг байсан. Гэхдээ энэ үед нууц зэвсэг ер нь хөгжсөөр байсан. Энэ бол бидний сайн мэдих graphic card буюу GPU. За тоглоом тоглоход л зориулагдсан гэж боддог байсан энэ карт яг үндэ AI-ийн
асар их тооцоолыг хийх том хөдөлгүүр байсан гэдгийг бол тухайн үедээ хэн ч анзаараагүй. За дээрэс нь бас 1997 онд нэг том зүйл гарсан нь болохоор LSTM гэх мэт одоо хэл ярианы ойлгох технологиуд ч энд түүхэн үед ер нь нууцхан хөгжсөөр ирсэн байдаг. За ингээд л яг 1900 гэдэг 2012 онд яг одоогийн иргэн үед ирж байгаа гэсэн үг. Энэ үед бол асар том хурдтай өөрчлөлт гарч ирсэн. За дэлхийг бүр цочроосон гэж болно. За 14 онд AI зураг видео бүтээх GAN гэдэг програм гарсан бол 16 онд AlphaGo гэдэг дэлхийн шатрын том авраг хүнийг ялсан. За 2017 онд Transformer гэдэг бүтц гарч ирснээр өнөөдрийн ChatGPT-гийн суурийг тавьсан байдаг. За энэ бүх түүхийг харахад AI бол нэг өдөр гинт гараад ирсэн зүйл биш, харин бүр 80 жилийн турш унаж босож өстой янз бүрийн давааг давсаар өнөөдрийн бидний өмнө гарч ирсэн гэж ойлгоход болох юм байнамаа. Nice маш гоё бас ер нь ойлгомжтой богинохон цөөгөр гоё тайлбарлаа гэж бодож байна. Энд чи одоо юу яриул одоо ингэж хэлэхэд л баг ингээд сүүлийн 80 жил ч гэдэг юм уу те маш олон жилийн түүх ярихаар байгаа шүү дээ. Маш олон хүнийг дурдах хэрэгтэй, маш олон мөчлөг байгаа, уналт босолт байгаа. Тэр бүгдийн дэлгэрэнгүй ярихад угаасаа битүүрийн ганцхан контент бол дутна. Тэгэхээр ямар ч тач энэ удаадаа хоёулаа ингээ гоё товчхоо явчаа. За ингээд яг үргэлжлүүлээд хүмүүсийн бас маш их сонирхож байгаа гой сэдв рүү орох нь би энийг бас шууд болтоосоо асуугаад шууд ингээд тайлбарлуулаад явчаа гэж бодож байна. За тэгэхээр AI ба AGI гэсэн ойлголт байгаа. Тэгэхээр энэ хоёр ойлголт AGI-га төр орхиод ер нь AI-га одоо яг ямар үгээр юу гэж тодорхойлох вэ? Энэ дэр хэлээч. За тэглгүй яах вэ? За би энэ AI болон AGI-ийн ойлголтыг ярихдаа ч гэсэндээ амныхаа одоо зоргоор бурах биш. За миний хувьд бол KAIST гэдэг Бүгд Солонгос улсын хамгийн том шинжлэх ухааны технологи их сургуулийн тарих болон компьютерийн ухааны маш том профессорын AGI чөтгөрөө эсвэл бурхан уу гэсэн тэр ном дээрээс тулгуурлаад ярьж байгаа шүү. Тийм болохоор бас илүү бас үнэмшилтэй ч байх ер нь бодиттой бас баримттай гэдгийг та бүхэн ойлгоод сонсоосоо гэж хүсэж байна. За тэгвэл эхлээд AI-ийг танилцсан. Маш энгийнээр би ойлгуулъя гэж бодож байна. Өмнөх түүхтэйгээ холбоод. За жишээ нь AI гэдэг нь бол бүгд мэднэ хиймэл оюун гэсэн ухаан гэсэн үгний товчлол. Одоо хүртэл хүний хэмжээнд оюун ухаантай нэг ч зүйл ер нь байгаагүй. Тэгээ одоо бол оюун ухаантай төхөөрөмж гараад ирсэн байна шүү дээ. Энийг л хиймэл оюун ухаан гэдэг байгаа. Өөрөөр хэлбэл оюун ухаан гэдэг маань юугаар хэмжигдэх вэ гэдгийг маань бас бол тогтооцсон байгаа. Хэл ашиглаж чадах, сэтгэх, математик бодох гэх мэт хүнтэй ялгагдахааргүй болоод ирэх юм бол энийг хиймэл оюун ухаантай юм байна гэсэн тодорхойлолтод хүрээд яг энэ хүрээнд л хиймэл оюун ухааныг ойлгож болно гэсэн үг. За эхэндээ бол хүмүүс машин биднийг хараад таньдаг байгаасаа, бид нартай харьцдаг байгаасаа гэж хүсдэг байсан бол дараа нь хүмүүс машинтай ярилцахыг хүсэж эхэлсэн. Ерөнхийдөө ямар ч шинжлэх ухаан тийм байдаг шүү дээ. Хүмүүс юу хүссэн тэрэндээ дагуулаад хөгжүүлээ явдаг шүү дээ. Яг л тэрнтэй адилхан гэсэн үг. За 1956 онд анх эхлэхдээ энийг шийдэхэд ер нь асуудалгүй гэд бодсон ч гэсэндээ яг үүндээ 60 жилийн турш бүтлгүүцсэн гэдэг нь би өмнө дурдсан. За тэгээд 2012 онд юу болж энэ дэлбэрэлт болоод яг өнөөдөр юу болсон бэ гэхээр Jeffrey Hinton гэдэг профессор ер нь гайхалтай нэг санааг дэвшүүлсэн байдаг л да. За энэ хүн бол яг хоёртоо яг саяхан бас Нобелийн шагналыг авсан асар том яг бараг л аав нь гэж яриад байгаа юм билээ. Ер нь AI загламайлсан эцэг нь тийм энэ хүн юм байлээ. Тэгээд энэ хүний гол нь гэхдээ эргээд бодоход бол нэг том зүйл юм уу гэхээр айгүй энгийн зүйл одоо би та бүхэн танилцуулъя л да. Хүмүүс яагаад 60 жилийн турш энэ маань зүйлд мээр бүтлгүүтэд байсан бэ гэх юм бол жишээлх юм бол муур юу вэ гэдэг зүйлийг интернетэд оруулах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэхээр тухайн үед болохоор бүгдээр ингэ шивэх мэдээллийг өгөх хэрэгтэй болохоор энэ дэлхийд одоо муур гэдэг чинь бартай холбоотой. За тэгэхээр юу гэдгийг овог удам хэдэн жилийн түүхэн ийм хумсан ийм байдаг шүү, царай ийм байдаг шүү гэж бүх боломжит хувилбарыг өгөх болохоор яг үнэндээ нэг хүн баг нэг муурыг мэдэх боломж байхгүй шуханы тийм аявс асар их өгдөл дээрэс нь ажиллагаа амар их байсан байгаа байхгүй юу. Тэгэхэд Jeffrey профессор ямар санаа гаргасан бэ гэхээр зүгээр л хүүхэд юу нь яаж муурыг таньдгийм бэ? Тэрнтэй л адилхан компьютерийг сурах чил та гэсэн санаа байгаа. Тэрний үгсээ үхээр муурны зургийг үзүүлээл бай. Тэгэд өөрөө ойлгодог болыг хүн шиг тэг хараад ийм нэг юм их чинь муур гэдэг байгаа юм байна штэ гэсэн шиг ингээд ойлгоход болох юм байна гэдэг. Энийг болохоор өөрөө илүү нөө шинжлэх ухаанч байдлаараа тайлбарлах болохоор deep learning гэдэг ойлголтыг ер нь
биднэрт гаргаж өгсөн гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зүгээр л ингээ заагаад байх биш те. Зүгээр л үзүүлчихье. Тэрнээс өөрөө ойлгоч хийгээл гэсэн санааг гаргаж ирсэн гэж болно. Энэ бол яг л өөрийнх нь одоо найдын шагнал авсан тэр нээлтнэ гэж ойлгож болно. За тэгвэл хэдий энэ нээлт гарсан ч гэсэндээ ChatGPT буюу хүн ер нь ярих боломж нь ер нь гарч ирэхгүй байсан л да AI-тай. Тэгээд яг яагаад энэ AI бидэнтэй яриад байгаа юм бэ гэдэг асуултанд хариулахыг ер нь хүмүүс их хүссэн байлээ л дээ. Тэгэнгүүтээ асуулт тавиад яг үндэ энэ профессор болон одоо энэ AI инженерүүдээс асуугаад энэ яаж ChatGPT биднэртэй яриад байгаа юм бэ гэдээ асуухад хин энийг зааж өгöd байгаа юм бэ гэхэд бид нар ч гэсэндээ мэдэхгүй гэсэн. Тэгээ би бас яг энийг үзэж байхдаа гайхчихсан. Тэг яагаад мэдэхгүй байгаа юм болоо гэсэн чинь хариулт нь 30 жилийн турш интернет гэдэг зүйл хөгжөөд асар их мэдээллийн датаг үүсгэсэн. Тэр хэл маш олон хэл дээр байгаа шүү дээ. Тэр хэл дээрээс зүгээр өөрөө сурцсан гэсэн үг. Яг л түүнтэй яг тэр өмнөх нөгөө нэг олон юм харуулаад өөрөө сураад байгаа гэдэг шиг олон мэдээлэл байгаад байгаа болохоор өөрөө зүгээр сураад байгаа гэсэн үг. Тэгэхээр бас маш тийм сонирхолтой байгааг та бүхэн анзарч болох болов уу гэж бодож байна. За тэгэл одоо тэгэл харал та тий. Өмнө нь бид бүхэн мэдээллийг гарчгаар нь хайдаг байсан бол одоо зүгээр л яриад асуучдаг болчлоо. Дээрээс нь залуучууд одоо утасныхаа мэдээлэлээ үзүүлэхээс айгаад ингээд мессежээр нуудаг байсан бол одоо эсэгээ ChatGPT-тэй харилцаагаа одоо хүнд гаргахгүй гэж нуудаг болсон байх жишээ нь тий. Ийм их өөрчлөлт болж байгааг та бүхэн харж болно гэж бодож байна. За nice гоё явж байна. За үргэлжлүүлээд угаасаа хоёулынгийнх нь ярих юмнууд бүр сонирхолтой болно. За одоо үргэлжлүүлээд AGI буюу Artificial General Intelligence-ийн талаар сайхан маш тодорхой богиноор тайлбарлав гэж. За хүмүүс бас гайхаж байгаа AI-ийг гаж ойлгоо хаад юм AGI гэж яриад байна гэх юм бол хүмүүс одоо яг үндэ AGI-ыг илүү сайн хараад заавал та бүхэн энийг сонсоорой гэж хэлэх байна. За энэ маань юу вэ гэхээр ирээдүйд ирэх технологи гэсэн үг. За ерөнхийдөө одоо байхгүй. За энэ юугаар ялгаатай вэ гэхээр бүх талын хиймэл оюун ухааны цогц модель гэж ойлгож болно. Энэ одоо бол AI-ыг бол тухай салбар дээрээ авчираад хөгжүүлж байгаа бол энэ AGI гэдэг бол бүх чадварыг эзэмссэн одоо төгс хүн гэж бараг шахуу ойлгож болно. Бүх талын мэдлэгтэй. Одоо тэр зүгээр нэг мэдлэг нь зүгээр энгийн хүний мэдлэг нь биш те. Нобелийн шагнал хүртдэг тэр агуу хүмүүсийн хэмжээнд бүх тэгэхээр чи юу гэсэн үг вэ бараг аимшигтай юм болно гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр хүмүүс бас тэгхэл агалтаа мөхлөөч гэсэндээ бас тэгж асуух болов уу гэж бодож байна. ChatGPT ч гэсэндээ одоо тэгтээ тэрийг яг хийгээд байгаа юм биш үү? Юугаараа ялгаатай юм бэ гэж бас хүмүүс бодох бах те. Тэгтээ энэ нь болохоор юугаараа ялгаатай байгаа вэ гэхээр жишээлх юм бол зүгээр жишээ уртээ л да. Одоо AI-аас би мөнх амьдрмаар байна яах ёстой вэ гэд AI-аас асууя л та. Тэгвэл мөнхлөө чи ер нь юу гэж хариулна гэж бодож байна ChatGPT? За ChatGPT-гээс мөнх амьдрмаар байна гэж асуувал одоо хариулт нь шууд л орж ирж байна л да маш тодорхой. Эрүүл хоолол, дасгал хөдөлгөөн хий, унтаж ямар гэдэг юм уу ийм л хариулж таарна. Тэглэг байх юм. Тэгэхэд одоо AGI яах вэ гэвэл тэр одоо өгөгдсөн одоо энэ AI гэдэг зүйл маань интернетэд байгаа мэдээллийг өөрөө судлаад анализ хийгээд хариулж байгаа шүү дээ. Тэгэхэд AGI болохоор өөрөө судалгаагаа хийгээд дүгнэлтээ хийнэ гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр би мөнх амьдрмаар байна гэх юм бол бүх судалгаа одоо тайлбартай байгаа бүх нууцыг тайлангуудаа мөнх амьдрахын тулд ингээл яг зөв хариултыг хэлэх боломж нь гарна гэсэн үг. Тэгэхээр юу гэдгийг одоо энэ зүйл гараад ирэх юм бол судлаач ч гэдэг юм уу ямар нэгэн одоо шинжлэх ухааны хүмүүс хүртэл бараг хэрэггүй шахуу болох тийм аимшигтай хурдан өөрчлөлт гарна гэж ойлгож болно. Дээр нь хамгийн том чухал зүйл бол онцлог нь бие даасан байдал. За энэ бие даасан байдлыг болохоор англиар автономи гэдэг байгаа. AGI-ийн бас онцлог нь ер нь 5 жилийн дотор үүснэ. Гэхдээ үүсэхдээ хамгийн хүмүүсийг ер нь айлгах зүйл нь болохоор ерөөс бие даасан байдал гэдэг байгаа шүү дээ. Энэ бие даасан байдал гэдэг нь юу вэ гэхээр би одоо жишээлх юм бол нэг зүйлийг асууглаа таалагдахгүй бол надад үгүй би хариулахгүй гэж уурлах жишээний ийм бас эрсдлүүд гарах юм байна. За тэгэхээр би энэ эрсдлийг би ярихаас илүү бас мөхлөөд дамжуулмаар байна. Яагаад тэгэхээр би өмнө мөхлөөтэй ер нь хоорондоо ярьж байхад энэ би амар гоё ийм ном уншсан гэдэг нэг тэр номн дээр нь бас асар их эрсдлүүдийн тухай дурдчихсэн гэж сонсч байсан. Тийм болохоор би бас хачирлаад мөхлөөгийн баримтууд дээр тулгуурлаад хоёулаа ярилцъя гэж бодож байна. Эрсдлүүдийг ер нь тодорхойлж өгөөч гэж хүсмээр байна мөхлөөгөөс.
За энэ дэр одоо маш сонирхолтой юм ярина л да эрсдэл. Юу гэдэг одоо Мгм. үнэхээр л бидний нөгөө үздэг уран зөгнөлт кино шиг за яг ямар Мгм. эрсдэл байх болов уу гэд хүмүүс ч гэсэн амар сонирхож гайхаж байгаа бах. За тэгээд бид хоёр хоёулаа үргэлжлээд эрсдэл рүү орохоос өмнө ямар ч хоёулаа өнөөдрийнхөө спонсор байгууллагыг дурдах хэрэгтэй Аа байхаа тийш гэж яах бодож вэ? байна. За тэгэхээр энэ удаагийн дугаарын маань ивент итгэж байгаа I2 класс Солонгос хэлний цогц сургалтын үйлчлэгээ үзүүлдэг байгууллага байгаа. Мөн Солонгос улс руу сургалт зуучлалын үйлчлэгээ үзүүлдэг байгууллага байгаа. Тэгэхээр энэ сургалтын боловсролын компани ямар ч тач энэ удаагийн дугаарыг маань ивент итгэж байгаа бол маш их баяртай байна. За тэгээд энэ ямар үйлчлэгээр илүү давуу талтай вэ гэхээр одоо Солонгос хэлийг анх шатнаас нь авахуулаад хамгийн сайн зөв системтэйгээр топ их сургуульд орох шат хүртэл маш сайн одоо ерөөсөө Солонгос сурж байгаагаас ялгаагүй шахуугаар зөв системээр заах юм байна. За тэгээ мэдээж оноогоо авчин дараагийн шатнд юу вэ? Солонгос руу явах, Солонгосын топ их сургуулиудтай ерөөсөө хамтарч ажилладаг. Энэ чинээс холбогдоод би энэ сургууль сурмаар байна гэд ерөөсөө I2 классаараа дамжуулаад цаашаа Солонгос руу явчих юм байна. Тэглгүй яг маш амар гоё тийм тухайн үед одоо биднийг Солонгост ирж явах үед яг ийм сервис байсан бол ямар гоё вэ гэж бодож байна л да. Яагаад тэгэхээр би жишээ нь нэгдүгээр одоо хэлний бэлтгэлийн нэгт гэдэг чинь үсэг зааж байгаа шүү дээ. Энэ үсгийг Монголд сураад ирсэн бол эн чинь баг 5-6 сая төгрөг хэмнэх боломж байсан юм байна шүү дээ гэсэн амар том тийм одоо боломжууд харагдаж байна. Амар тийм гоё мэдээ байна. Тэгээд бид нартай хамтарч ажиллаж байгаа I2 класстай баярлалаа. За тэгээ хоёулаа эрсдэл рүүгээ оръё. За тэгье. За миний ярих гэж байгаа энэ хэсэг болохоор одоо Anthropic-ийн CEO одоо Dario Amodei гэж хүн байгаа. Тэр хүн болохоор нэг сард энэ AI-ийн эрсдлийн талаар бүр ингээд 30 гаруй хуудас нийтлэл одоо эссе бичиж нийтлсэн байдаг. Энэ дээр энэ нь ягаад их сонирхолтой вэ гэхээр ер нь одоо ингээд бодоод үзтээ. Одоо AI-ийн том төлөөллүүд одоо Meta байна те. Өшөө Google, OpenAI энэ том AI-ийн төлөөлөл болсон газрууд ягаад ер нь AI-ийн эрсдэлээр ярьдаг юм бэ? AI-ийн ерөөсөө ашиг тус AI бидэнд ийм сайн нөлөө үзүүлэн, тийм сайн үзүүлэн л гэдэг юм бэ? Яагаад тэгэхээр маш ойлгомжтой. Энэ компаниудын ард ерөөсөө триллионоор хэмжигдэх маш том потенциал мөнгөний асуудал яригдж байгаа. Энэ компаниуд нь аль хэдийнэ ер нь AI суурьтай үзүүлж байгаа сервис бүх зүйл нь AI-ийн ингээд холбогдлолтой ингээд болцсон. Ерөөсөө ингээд тийм мод болоод явж байгаа. Тийм болохоор энэ талаар хамаагүй эрсдлийг яриул ерөөсөө л маш том гарц гэдэг юм уу те. Ерөөсөө сайнаар ирэхгүй болохоор ерөөсөө AI-ийн том төлөөллүүд эрсдлийн ярихгүй байгаа гэж ойлгоход болно. За тэгээд энэ CEO нь болохоор энэ үндсэн эрсдлүүдийг 5 хэсэгт хуваасан байгаа. За тэгэхээр бид хоёр ямар ч тач нэгээр ингээд урдаад явъя. За ингээ хамгийн ихний эрсдэл нь болохоор сайн манай болд тайлбарласан. Одоо энэ AI гэдэг зүйл чинь үнэхээр хүчрхэг химэл оюун ухаан болоод өөрийн гэсэн бие дагаад бидний хяналтаас гаруул яах вэ гэсэн эрсдэл байгаа. Яа, за энийг одоо төсөөлөхөд яаж ч эргэж болохоор айхтар зүйл байгаа. Одоо юу гэдэг сая одоо бид хоёр ярьсан шүү дээ. Альва ямар нэг салбарт альва ямар нэг гэдэг нь бүх салбарыг хэлж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг уран зохиол, барилга, одоо юу гэдэг бүх төрөл эрүүл мэнд те. Тэнгүүд энэ салбарт хамгийн мундаг, хамгийн чадвартай, хамгийн шинийг хийж чадаж хүн төрөлхтөнд хувь нэмрээ оруулсан хүнд ямар шагнал өгдөг? Nobel Prize, Нобелийн шагналыг өгдөг. Тэгэхэд Нобелийн шагналыг авахуц тэ дүүцгүч чадвартай ерөөсөө химэл оюун ухаан тусдаа зүйл байна гэсэн. Энд чинь тэгээд бие дагаа тусдаа гарчвал юу вэ? Бид нар ч их самарт юм байгаа сте. За тэгээд одоо AI-г ерөөсөө хөгжүүлнэ гэдэг чи одоо яг ярил одоо хүүхэд өсөж байгаатай л ер нь адилхан гэж хэлж болно гэж байгаа манай хүн болохоор юу вэ гэхээр бид нар хүүхдээ өсгөхдөө хизээч энэ хүүхэд маань муу хүн болоосоо гэхгүй үргэлжил сайныг л найдаж сайнруулж тэмүүлж сайн хүүхэд болж өснөө л гэж бид нар ч одоо найддаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан AI-аа ингээд заагаад сургаад тест ингээд хийгээ явж байхдаа ингээд ямар нэг зүйл гарвал засаал тестлэл ингээд явдаг. Гэхдээ яг өмнө эрэхтэй юу болж байна гэхээр ингээд яг за энэ юу гайгүй болж байна гэд лонч хийнгүүт ямар нэгэн зүйл муу зан характер, bad behavior гардаг ч юм уу иймэрхүү юмнууд ингээд гарсан тохиолдлууд байгаад байгаа. Энэ дээр ингээд болт ч гэсэн ингээд гоё хэлж өгөх бас жишээ байгаа байх гэж бодож байна чам. Яг наатан ч таарсны
жишээ санаанд орж байна л да. Гэтэ энэ жишээ нь зүгээр нэг юм хий хоосон зүйл биш. Бүр яг судлаачид хоорондоо судалгаа хийсэн материал байгаа юм л да. Энэ бас сонирхолтой байх болов уу гэж та бүхэнд сонирхолтой л да. За ингээд судлаачид мэйлээ өөрсдийнхөө одоо харьцдаг мэйлийг AI-ыг байнга уншиж байхаар тохиргоо хийсэн юм байна л да. Тэгсэн чинь хоорондын яриандаа тэр хэд юу ярьсан бэ гэхээр 7 хоногийн дараа энэ AI устгаад шинэ AI суулгая гэсэн юм байна. Тэгсэн чинь яг 7 хоногийн дараа юу болсон бэ гэхээр нөгөө нэг AI маань шинэ AI-ыг эсрэгээрээ устгахгүйта шинэ AI-ийн дүрд тогтонгуута сайн байна уу би шинэ AI байна гэд харьцаад эхэлсэн байх жишээ нь. Ингээд харах юм бол одоо юу гэсэн үг вэ те? Баг биднийг хуурах боломжтой гэдгийг л харуулж байгааг нэг илрэл гэж харж байгаа юм л да. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр маш болгоомжтойгоор яг эвтэйхэн шиг хандахгүй бол бас асуудалтай гэдэг. Энэ дээр бас хөгжилтэй байдлаар хэлжсэн AI-д эртхэн шиг долгонохгүй бол дараа нь та нарт баг үс санах магадaltaй шүү гэж ChatGPT-тэй хүртэл айгүй эвтэйхэн харьцаарэ гэдэг нэг тийм хөгжилтэй байдлаар ч гэсэндээ тайлбарлаж байсан л да. Яг энэтэй холбоотой. Миний унсан дээр ч гэсэн яг тийм байлээ. Уг нөгөө OpenAI-ийн захирал чинь яадаг шүү дээ. Ингээд те юм асууж дуусчаад бити баярлаа. Энэ ч одоо маш их энергийн юу дээ зарцуулалт дими гарц марц гэдэг бол яг нөгөө антропийн захирал те Dario Amodei хэлж байгаагаар AI-тай ер нь зөв харьцаж явах хэрэгтэй гэж хэллээ. Биш баярлалаа гэдэг байгаа шүү дээ. Зөв. За ингээ хоёлаа ерөнхийдөө бол ингээд эрсдэл болгон төр шийдлийг хэлсэн байдаг. Гэхдээ ерөнхийдөө бүх эрсдлүүдэд ярьчаад хоёлаа төгсгөлтөнд дүгнээд л ер нь ярьчээ. За ингээд шууд үргэлжлүүлээд 2 дугаар эрсдэл рүү оръё. 2 дугаар эрсдэл нь юу вэ гэхээр хэрвээ энэ хүчрхэг химэл оюун ухааныг хувь хүн эсвэл бүлэг хүмүүс ашиглаад ямар нэгэн террорист халдлага хийвэл яах вэ гэж байгаа. За энийг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо чинь зүгээр л ингээд бидний карманд Нобелийн шагналтан юу гэдэг доктор PhD зэрэгтэй айхтар ухаалаг зүйл байна штэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээлбэл ямарваа нэгэн муу хүн эсвэл сайко хүн те сэтгцийн асуудалтай хүн нийгэмд гараад хүмүүст ингээ халтлах хийя гэж бодъё. Одоо утга мутгатай. Эсвэл ингээ бүр ингээ буу бариад ингээ мас аллах хийлээ гэж бодоход тиймэрхүү зүйл болдсон шүү дээ. Метро зэтрон дутгатай хүмүүс орж ирж мэрдэг ч юм уу те Солонгос Япон Америк ч гэсэн одоо сургуулийн бодол гэдэг. Энэ нь одоо мэдээж ингээ тодорхой ингээ хүмүүсээр ингээ харайлагдаад дуустдаг. Тэгээ тэр хэрэг мэрэг ингээ өнгөрдөг бол одоо хэрвээ энэ дээр одоо яригдж байгаа жишээ нь одоо иймэрхүү сэдэлтэй хувь хүн бүлэг хүмүүс нийлж агаад биологийн зэвсэг хийвэл яах вэ гэж байгаа. Одоо энэ дэр авч байгаа жишээ нь одоо жишээлбэл коронавирусыг шинээр бүтээвэл яах вэ гэж байгаа. Одоогийн байдлаар ингээд ерөөсөө шууд 1 сая үү тийм их хүнд хүрэхээр хэмжээний хорт юу хийж чадахгүй бол одоо жишээлбэл одоо ингээд коронавирусыг хийчихвэл одоо зүгээр л хэсэг бүлэг хүмүүс нийлж байгаа л зүгээр хэдэн зуун сая хүнд хохироохоор ингээд зүгээр эрсдэл гарч байгаа сте. Ийм зүйл байхаар байж болохоор 2 дугаар эрсдлээр нь. Тэгээд одоо энэ зүгээр л нэг жишээ шүү дээ. Одоо зүйл өөр юу гэдэг банк руу нэвтрэх юу гэдэг те эсвэл cyber attack төрлийн юмнууд байгаа. За 2 дугаар эрсдэл нэг иймэрхүү юм байна. Би бас жоохон нэлийн товчлоод ярьчлаа. За тэгээд хэдүүлээ үргэлжлүүлээд 3 дугаар эрсдэл рүүгээ оръё. За 3 дугаар эрсдэл нь болохоор энэ хүчрхэг химэл оюун ухааныг альва нэг дарангуулалтай улс өөрсдөө төрүүлж эзэмшээд нийгмээ дарангуулвал яах вэ гэж байгаа. Одоо энийг маш ойлгомжтойгоор яриг бол одоо 24/7 хүн болгоныг бүрэн монитор хийдэг үйл бүрийг одоо утсаар ч гэдэг юм уу тий хоорондоо ярьж байгаа зүйлсээр ч гэдэг юм уу. Ингээд ерөөсөө ч дарангууллын нийгэм тогтвол яах вэ гэсэн эрсдэл байгаа. Эхлээд бидний үзэж байгаа харж байгаа бидний тархиа хооллож байгаа бүх зүйлсийг тэд нар өөрсдөө 100% хянах боломжтой байгаа байхгүй. Бүр төгс пропаганда PR өөрсдөө зориулж хийх боломжтой юу гэдэг юм. Одоо бид нар үзэж байгаа бидний тархиа хооллож байгаа зүйлсийг тэд нар ингээд 100% хянана гэхээр биднийг ер нь хизээч өөрсдийнхөө хүсгүй чиглэлд явуулахгүй гэсэн үг шүү дээ. За ингээд ямар тач тэр нь ингээд жоохон замаасаа хасаага бид нар өөрсдөө за энэ одоогийн төр засаг ер нь жоохон онцгой хэдүүлээ гэдэг гоё шинээр нам зам байгуулъя бослог гаргаяг үл энэ бас боломжгүй. Яг тэгвэл ерөөсөө л 24/7 бүх өгүүлдлийг бүх зүйлтэй
зэрэг хянаж байгаа. Тийм болохоор анханасаа нэг дарангуулын нам, нэг дарангуулын төр тогтсон бол тэр нь юу хизээч унахгүй гэсэн аюул. Ер нь нийгмийн дарангуулах аюул гэсэн үг. Энэ дээр одоо бас тий улс улсын юм ярьж штэ чамд бас гоё хэлэх зүйл байна уу? Улс хоорондын гэдэг дээр зүгээр би кейс болгоо зүгээр солонгосыг ярмаар санагдаж байна л та. Сүүлийн үед ер нь маш их шуугиан тарьж байгаа сэдв бол яг энэ AI-ийн тулаан сонирхолтой болоод байгаа гэсэн сэдв гараад байгаа юм байлээ. Тэр нь болохоор ямар улсууд байгаа вэ гэхээр мэдээж Солонгос улс, дээрэс нь Англи, за мэдээж Англи улс байгаа. Тэг Америк, тэгээд Хятад гэх мэтчлэн одоо улсууд айгүй өрсөлдөөнтэй байгаа юм байна л да. За тэр дундаас Солонгосын тухайд болохоор ийм нэг сонин мэдээллийг би бас анх сонссон л да. Тэр нь болохоор юу байсан бэ гэхээр альва хөгжиж байгаа улсууд болохоор ингэдэм юм байна. Дотооддоо үйлдвэрлэх шаардлагагүй байдаг юм байна л да. Альва нэгэн зүйлс хийж чинь нойлын цаасыг Солонгос хүмүүс хийхээр чинь амар үнэтэй хийж байгаа шүү дээ. Энэ чинь бас сарын 2 өдрийн 200-300 мянган төгрөгийн воны цалин аваад хийж байгаа бол Вьетнам руу гаргаад хийжүүл хичнээн хитгэн төгрөгөөр хийх боломжтой байхад яагаад эднийх нь хийгээд байгаа юм болов гэсэн чинь нөгөө л нэг deep learning гэдэгтэйгээ адилхан зүйл гарч ирж байгаа байхгүй юу? Энэ нь юу вэ гэхээр манай улсад энийг хийж чаддаг хүн байжээж тэр роботуудад зааж өгөх болно. Тэгэхээр мастерууд байжээж мастер робот үүсэх болохоор тийм гэсэн үг байх нь шүү дээ. Одоо зааж өгөх шүү дээ. Тийм бүр л алсыг хараад байгаа гэсэн үг байх нь. Тийм болохоор ер нь эдийн засгийн одоогийн нэг багахан зүйлийг ингээд одоо багахан зүйлийг одоогийн эдийн засгийн багахан энэ зүйлийг бол нэг тийм тоохгүйгээр тэрийгэ хөгжүүлж байгаа жишээ нь бүгд жишээ нь улсаан гээд нэг хотыг бүр тэр чигтэн дата центр барьж байгаа нэг жишээ нь тий. Яг энэ зүйлэндээ ингээл алхам алхмаар бэлдээд байгааг нь л харуулж байгаа юм болов гэж бодож байна л да. Тэгээ энэ айгүй бас сонирхолтой зүйл нь зөвхөн энийг уйлдуулаад хэлэхэд хүний энэ хөдөлгөөн гэдэг чинь өөрөө AI-аар бүтээгээд айгүй хэцүү зүйл байт юм байна л да. Тийм болохоор л нөгөө Optimus, Tesla-гийнхэн чинь ингээл яг үндэ ингээл авир бүжгэлээд байгааг нь гортол бахархаад байгаа шүү дээ. Бид нар бол жишээ нь жоохомдоо нөгөө робот тоглоомуудыг хараад өө чи амархан юм байна гэж боддог гэсэн чинь аюу хэцүү байт юм байна. Тэгэл бас яг тиймтэй адилхан тэрийг яаж сулсан бэ гэхээр зүгээр л 10,000 хүн энэ Coca-Cola-г яаж барьдгийг харуулж чагаал юм байлээ л дээ. Тэнгүүтээ тэр робот чинь энэ одоо ч колаг бол ингэж барьж болох юм байна, ингэж барьж болох юм байна, ингэж барьж болох юм байна гэдгийг ингээд сурчиж байгаа юм байлээ. Яг энэ аргыг л бас Солонгос ашиглах гээд ингээд хичээгээд байгаа юм байлээ. Энэ бас аюу сонирхолтой санагдчихсан л та. Nice аюу гоё өнцөг оруулж ирлээ. Эрсэл ярьж байгаад ер нь хоёулаа бас одоо том гүрнүүдийн холбоотой бас энэ сэдв рүү ахаад бас ярьж байгаад орох баг. За ер нь хоёулаа одоос гоё яриагаа заавал яахгүй ингээ гоё шууд хоорондоо ингээд өгж авалцсан гоё явчих. За ямар ч тач одоо сая ингээ ихний 3 эрсдлээ дуусгалаа. Одоо 4 дахь эрсдэл нь болохоор юу байгаа? Хөдөлмөрийн зах зээл. Тий. Гэсэн эрсдэл байгаа. Одоо жишээлбэл энэ AGI гэдэг зүйл чинь хизээ ирэх вэ гэдэг дээр хүн болгон л одоо AI-ийн том төлөөллүүд өөрөөр хугацаа хэлж байгаа юм л та. Одоо энэ антропикийн захирал болохоор ер нь 1-2 жил гэж байгаа. 1-2 жилийн дотор нь AGI гэдэг зүйл ер нь бидэнд ингээд ирнэ гэж байгаа. Тэгсэн чинь одоо Google-ийн DeepMind-ийн захирал болохоор 5-10 жил гэж байгаа. Одоо 5 жил гэсэн чинь бас айгүй ойрхон штэ. Тэгэнгүүт одоо Nvidia-гийн захирал Jensen Huang шүү дээ. Сайхан орсон нэг подкастн дээр би бас сайхны подкастн үзчихсэн чи би бүр гайхтлаа тий. Миний бодлоор AGI-д ер нь бид нар хүрсэн байгаа гэж авч илээ. Гэхдээ яг хоо энэ болохоор бас янз янзын талаар нь хэдүүлээ бодож ирэх зүйл бас хардах хэрэгтэй л дээ. Яг бол AI гэдэг салбар чи өөрөө бас сүүл рүү бас зөв хөөсрөөд байна уу гэдэг юм уу эсвэл юу гэдэг тий. Албаар хүмүүсийг ингээд бас яриас хэвчээ болох гэдэг юм уу гэдэг юм уу. Янз янзын л тал юм байгаа. Тэгээ ер нь ингээд хүн болгоо өөрөөр цаг хугацаа хэлж байгаа шүү дээ. Тэгээд энэ заримуудынх нь хэлж байгаагаар одоо 2030 он гэхэд нийт хөдөлмөрийн зах зээлийн 50% тий байхгүй болно. Ихэнх ажлын ер нь нийт ажлын 50% алга болно гэж байгаа. Заримынх нь хэлж байгаагаар 2035 он гэхэд ерөөсөө нийт хүн амын 99% нь ямар ч одоо эдийн засгийн оролцоогүй болно. Ерөөсөө л одоо AI гэдэг зүйл чинь бидний өмнөөс бүх зүйлийг хий чинь хүний ерөөсөө эдийн засгт оруулах тийм оролцоо байхгүй болчихно гэсэн. Одоо жишээлбэл монголоор жишээ авбал тий барилга байгууламж юу гэдэг бүгдийг ингээд AI хариуцаад одоо юу гэдэг утааг одоо бид нар өөрсдөө арилгаж чадаагүй бол AI ингээд бидний өмнөөс шийдэл гаргаад өөрсдөө арилгах талаар
Бид нар төвчрээгээ арилгаж чадаагүй л AI бидний өмнөөс гэдэг шиг. Яг хөө зөв бидэнд ойртуулах гэдэг юм шиг явчлаа. Тэгэхээр ер нь бидний эдийн засгтаа үзүүлэх оролцоо 99% байхгүй болно гэж. Энэ айгүй сонирхолтой. Нэг талаараа бол бид нар ингээд нэг тийм диважинлаг те үнэхээр юу ч хийхгүй зүгээр орж байгаад болох юм шиг боловч энэчнээс гарч ирэх зөндөл асуудал байгаа юм л та. Одоо жишээлбэл бид нар тэгвэл амьдрах утга учираа алдах юм байна гэдэг юм уу. Тэнгүүтээ үргэлжлээд бүр сэтгэл зүйн философи асуудлууд гарч ирнэ. Тэгээ ерөнхийдөө ямар хүмүүс ажилтаа байх юм болоо. Хоёулаа эндээс ингээд сайхан гоё ярилцаад байв. Чиний санаа оноо бас юу байх вэ? Ааха. Би яг ингэж бодсон л доо жишээ нь. Яг би нэг жилийн өмнө найзаас тэгж асууж ирсэн. Би одоо програм бичиж сурахгүй бол ер нь заавал програм бичих хүн ер нь заавал програм бичиж сурах хэрэгтэй болцсон юм байна юм шиг байна те гэд программист найзтайгаа асууж үгүй шүү дээ. Харин эсрэгээрээ програм хийдэг хүмүүс код бичдэг хүмүүс хэрэггүй болчиход байна шүү дээ гэсэн баггүй. Тэгэхээр яаж байгаа яг болов гэдгсэн чинь сүүлийн 2 жил програм бичдэг хүмүүс за Солонгос, Монгол ч ялгаагүй бүр Silicon Valley хамаагүй те яг хөгжүүлдэг хүмүүс нь шинэ ажил таахаа байж. Яагаад тэгж байгаа вэ гэхээр дөнгөж орж байгаа хүний төвшөнд бол AI бичээд байгаа юм байна кодыг хангалттай. Гэтэ алдаа гаргадаг тэр алдаа нь болохоор юу гэдгийг анхан шатны хүний хийж зүйлэн дээр бол алдахгүй байгаа болохоор энэний оронд юу гэдгийг хүн ажилд авч яхаар 20,000 вон ч юм уу 20,000 доллар $20 төлөөд те ингээд ашиглаа явах нь илүү амар байна гэж хэлж байгаа жишээ нэ те яаж яах энэ код бичдэг програмууд маань өөрсдөө team AI-ууд зориулагдаж гараад байна. Тийм болохоор ер нь баг эсрэгээрээ программист болох бол нэг шаардлагагүй шүү гэсэн надад санаа хэлсэн. Гэхдээ юм яаж ирэхийг мэдэхгүй ч гэсэндээ одоо яг байгаа байдал бол тийм байгаа юм билээ. Тийм болохоор бас манай эцэг эхчүүд маань хэрвээ хүүхдүүдэд IT-гаар заавал сурах хэрэгтэй, заавал код бичих хэрэгтэй болох хэрэгтэй шүү гэж бодож ивэл кодыг бол одоо ер нь AI өөрөө бичдэг болцсон юм байлээ шүү гэсэн санааг бас хэлхийг бас хүсэж байна л да. Дээрээс нь сая мөнхлөөгийн ярьжсэн дээр тэр одоо гарцсан байж магадгүй гэд хэлсэн гэж тэгж штэ Nvidia-гаас. Гэтэ тэрэн дээр ингээд бодоход миний бодлоор бас нэрээс гарцсан байж магадгүй ч юм шиг санагдаж байгаа нууц тэ. Би саяхан квантын компьютерийг судалдаг манай найз байдаг байхгүй юу? Бас амар том судалгаа хийдэг. Тэгсэн чинь тэр найз маань тэгж байгаа. Би квант одоо андаа хизээ гарахаар байна гэсэн чинь өө андаа гарцсан штэ одоо зүгээр янз янзын юм дээр л туршиж байгаа гэж байгаа. Тэгэхээр квант гэдэг чинь ямар холын төлөвлөгөө гэж харж байсан чинь аль хэдийн яг судлаачдынхаа хүрээнд ирсэн байна. Дээрээс нь AI-а эргээд бодоход ч гэсэндээ бид нар л мэдгүй хонгороод явж байсан болохоос 80 жилийн өмнөөс хүн төрөлхтний энийг шийдэх гээд эхэлсэн байх жишээ нь тий. Бид нарт мэддэхгүй болохоос яг судлаачдынхаа хэмжээнд бол айгүй бол амар хурдтай явж байгааг бас үүсэхгүй болов уу гэсэн зүгээр миний хувь хүний тийм бодол бас төрж ирж байна л та. Яа, ийм юм яриа сууж ин гэхээр бас нэрээ сонирн биш үү. Би бас чамаа нөгөө юун дээр судалгаа хийж байгаа найз чинь тийм юм ярьсан гингүүч би бүр ингээд итгэж өгөхгүй сонир санагдал. Тэгэл ер нь янз янзын ухсэлж байдаг бас ортой л байгаа. Гэтэ юу болохоос мэдэхгүй л байна л да тий. Явтаач ингээд маш сонирхолтой байна. Тэгэл ер нь энэ эрсдлүүдийг ингээд дүгнж яагаад за ямартаач ингээд хүмүүс ингээд өөрөөр цаг хугацааг хэлж байна. Гэтэ AI гэдэг зүйл ирэх нь бол ирнэ. Энэ тэгээд маш их том эрсдэлтэй юм чинь бид нар ингээд болчих болохгүй юм уу? Гингүүд ерөөсөө болох бас аргагүй юм байна л да. Одоо яагаад гэвэл одоо зөвхөн түүхээ эргээд харахад л одоо дэлхийн 2 дугаар дайны үеэр аль улс нь л төрүүлжил цөмийн зэвсэгтэй болохгүй уралдаж исэн шиг ерөөсөө одоо бидэнд Америк, Хятад байна. Ийм том гүрнүүд байхад ямар амбицтай, ямар сэтгэл зүйтэй байлээ тий. Бид нар аль нь төрүүлж тэр супер хүчрхэг хэмэл оюуханд хүрэх вэ л гэж нэг уралдаж байгаа. Ерөөсөө нэг том компаниудын хоорондын зүйл биш ерөөсөө улс гүрнүүдийн хоорондын зүйл болцоод байгаа. Тэгээ бид нар юуг найдаж хүлээх вэ гэхээр одоо юу дээ. Тийм дарангуулагч лидертэй биш. Эсвэл тийм дарангуулагч системтэй коммунистч биш. Нэг тийм аль болох арчилсан оронд л төрүүлж энэ нь гараад тэгээд ямар нэгэн байдлаар хууль тогтоомжоор регуляцаар тогтоогоос гэсэн найдлал байгаа. Йоо сүүлийн үед бас тийм AI супер AI-тай холбоотой киноч үзлээ тэр юун дээр нэсэн сайхан юу үзсэн юу лээ Good luck have fun don't die гэж сайхан гарсан 26 онд гарсан кино байхгүй юу бас нэг тийм хүчрхэг AI-тай холбоотой хүчрхэг AI хүмүүсийн тооцоолж исэн хугацаанаас төрүүлээд ирсэн ааха ирэх нь бол хүмүүс багсаа мэдчихлээсэн баг мэдээж бид нартай ч гэсэн адилхан тооцоолж исэн хугацаанаас нь төрүүлээд ирсэн чинь ямар алдаа гарч байгаа гэхээр хэрвээ тэр нөгөө хүчрхэг
супер AI ирсэн тохиолдолд бид нар ямар хуулийн тогтолцоо ингээд юу регуляц гаргах ёстой вэ гэдэг нь бэлэн байгаагүйсэн. Тэгсэн чинь тиймэрхүүнүүд нь бэлэн болоогүй байхад супер AI нэрсэн чинь ерөөсөл хүн төрөлхтөн шууд ингээд донслоод баг болчихж байгаа байхгүй. Тэр шиг. Тэг нэг эрэхтэн нэг тиймэрхүү юмнууд нь бэлэн байдаг ч юм уу те. За яг хоо энэ мэдээж одоо ярихад эрт санагд эрт ч гэсэн зүгээр ер нь нэгэд уншсан бол харсан бас кино мөн ч юм уу иймэрхүү юмнууд л зүгээр дурдлаа шүү. Тийм яг үнэ би энэ дээр бас нэг хэлмээр байгаа зүйл нь болохоор яг мөглөө түрүүн хэлсэнчлэн манмит энийг зогсоох чадахгүй. Гэтэ тэргүй л одоо ингээл хөгждгөөрөө өрсөлдөөд яаж яат манай Монгол бол бүр энэнд одоо оролцоод юу тийм болиулъя гэд болиулж чадахгүй. Тийм болохоор юу гэсэн үг гэхээр айгүй бол миний бодлоор тэгж байгаа байхгүй. Одоо энэ AI гараад ирэнгүүт дээрэс нь physical AI буюу одоо ингээд роботууд гараад ирэнгүүтээ зүрх сэтгэлтэй болоод ирэнгүүтээ одоо эхнэр авлаа гэхэд юу гэдгийг надад таалагддаггүй дүр тарихыг царай төрхийг нь авчин дээрэс нь бүр юу гэдэг үзэл бодол зан чанар бүх зүйлийг ингээд даун хийгээд аваа явчин тийм үү. Тэгээд ингээд амьдарч яхахыг үүсэхгүй гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр чи үнэхээр дуртай бол тэрийг авмаар санагдах нь ойлгомжтой юм чинь зовж яхаар зүгээр тэгээд тааруулаад өөрөө тийм хүнтэй суучих болно гэсэн санаатай хүмүүс их гарч ирнэ. Тэнгүүт эндээс зарим хүмүүс юу гэх вэ гэхээр өөй тийм байхгүй хүн л бол би хүнтэй л суух ёстой. Дээрэс нь би роботонд дургу би AI-ыг үгүйсэх нь би AI-д дургу гэсэн хүмүүс угаасаа гарч ирэх нь ойлгомжтой тийм үү. Тэгвэл энэ хүмүүс эцэстээ яг тэр үедээ ямар байр суурин дээр байх вэ гэхээр өнөөгийн Amazon-д байдаг омог аймгаараа амьдардаг нөгөө нэг бүчгэн балар эртнэрээ байгаа хүмүүс байгаа штэ. Яг тэр хүмүүс шиг бид тэр хүмүүсийг тэгж харах болноо. Бид нар бичлэг хийгээд тэр хүмүүсийн амьдралыг үзэх болно гэж хэлжсэн л та. Тийм болохоор тийм болохгүй тулд бол тэгэл яалтчгүй одоо орчин үетэйгээ зөв яг ингээд алхаад явах суur аргагүй. Дээрээс нь бас хэлмээр байгаа нь манай Монголтой энэ дотн байдаг улсууд галсан ячвал тий бас томроод солонгос мэтийн улсууд томорчих юм бол дээрээс нь айдуугаар дамжаад сурсан солонгос хэлтэй хүмүүс маань их байгаа шүү дээ. Тийм болохоор бас солонгос хэлтэй хүмүүсийн солонгос улс нь тийм хэмжээнд төрчүүл бас биднэрт хамаагүй ашигтай болов уу гэж бас зүгээр юм байна. Би бас тэгж хальт зүгээр тийм хөөрхөн бодол төрж яана л та. Nice. За тэгээд битүүр яг нөгөө угаасаа нөгөө тэр том AI-ийн төлөөллүүдийг хийсэн тэдний бичсэн юмнуудыг уншаал тэрийгэ хурангаалал ярьж байгаа шүү дээ. Гэтэ ер нь бас тэ юунд бэлтгүүл зүгээр юм бэ? Чиний бодлоор. Яг миний бодлоор ч гэж би бас уншсан зүйлээ бас хэлье те. Тэгээ бас жишээтэйг нь хэлье. Ингэж байгаа. За зүгээр жишээн дээр итгэхэд Мона Лиза гэдэг зураг байгаа шүү дээ. Гэтэ яг үүндээ тэр зургийг өнөөдөр AI тэрнээс илүү төгсөөр зурах эсвэл тэрнтэй яг адилхан зурах чадвар өнөөдөр хангалттай байгаа шүү дээ. Гэхдээ л тэгэх тусмаа л тэр үнцэнтэй болоод байгаа тийм үү. Тийм болохоор энэ дээр нэг ойлголт гарч ирдэг нь болохоор авра гэдэг ойлголт гарч ирдэг юм байна. Тэгэхээр амьд зүйл гэдэг өөрөө авратай байдаг. Тийм болохоор гэхдээ тэр авра нь болохоор энгийн зүйлээс авра гарахгүй. Ягаад тэгэхээр Жоконда буюу Мона Лизатай адилхан тэр үеийн зургууд байгаа шүү дээ. Тэр дундаасаа тэр л онцгой байгаад байгаа шалтгаан байгаа шиг чи одооноос онцгой байж ээж ирээдүйд борлогдноо. Ядаж чамайг дуурайсан робот чамайг дагаад үнд орох болохоор чи одооноос илүү юник байх хэрэгтэй гэсэн зөвлөгөө хэлжсэн л та. Онцгой байх хэрэгтэй. Өөрийнхөө түүхийг бүтээсэн байх хэрэгтэй. Тийм байж ээж л өрсөлдөх чадвар үүснэ үхээс бүх роботууд дунд чамаас илүү ухаантай хүн робот байхад чамайг сонирхох хүн ховор болноо гэж байгаа байхгүй юу. Тэгэд бас хэлжсэн зүйл нь дэлхийн ямар ч түүхэнд ухаан муутай хүн ухаангүй зүйлийг даралж исэн түүх байдгүй маа. Тийм болохоор ухаантай зүйлтэйс онцгой байхын тулд чи онцгой байдлаа маш сайн авч үлдээрэй гэсэн санааг хэлжсэн л та. Яг би энийг л ер нь бэлдэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Nice. Яг ингээ ярингууд яг ярьсан юм болгоноос нэг юм улбаалаад үргэлжлүүлээд ярих юм гараал. Хойлоо бүр ингээд AI гэдэг сэдвийн талаар ингээд яриа суугаад бол бүр яриа суугаалах юм шиг байна. Ямар ч тач бас энийг сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн юу бодож ин хэлээрээ бас санаа сэтгэлээ бичээрээ магадгүй бит хоёр дээ AI холбогдлолтой сэдвийг бас ахаад дараа нь ярихыг үгүйсэхгүй мэдээж энэ чинь сар өдрөөр л шин мэдээллүүд гарч байгаа болохоор бас нэг өөр гоё шин судалгаач гэдэг юм эсвэл бас нийтлэл байвал бид өөрөө сургаанголаад энэ дээрээс сэтгэлээ
хэлэх гэдэг юм уу. Тиймэрхүү юмнууд бас байж болно. За тэгээд энэ бол ер нь энэ эрсдлийг ярингууд тэр манай нөгөө Дарио Амодай маань ингэж хэлж байгаа. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд магадгүй хамгийн сүүлчийн сорилт. Эсвэл хүн төрөлхтний туулж байгаа хамгийн хүнд сорилт гэж байгаа. Нэрэл бас тийм шүү те тэгж бодож байгаа шүү. Тэр боддохоор л байна. Тэгээ ийм эрсдлүүдийн ингээ бодохоор. Ажил хүртэл түүхэндээ бид нар чи янз янзын үйлдвэрлэлийн хувьсэл юу гэдэг төрөл төрлийн хувьсэл шигшигдэл өдийг хүртэл явсан бол энэ сорилыг даваад шихэгдэхүү эсвэл тэр чигтээ байхгүй болох уу амар дарк юм. За тэгээд сонирхолтой байна. Бүгдээрээ ингээд ажилгүй болоод 99% нь ажил хийх шаардлагагүй болчихно гэдэг үл бас амар сонирхолтой эрсдэл байна гэдэг ч юм ингээд яриад байвал бүр ингээ яриад уйлдуулаад үргэлжлээл яхаар. Яаж яхад зөвлөлт кино шиг. Яаж яхад энэ нэг шинжлэх ухаанчид чинь баг нэрээ цаанаас нь бити хий гэсэн ч баг зүгээр сууж чаддаггүй нөхдүүд байгаа шүү дээ. Одоогийн энэ дэлхийг энэ төвшөнд аваадсан хүмүүс чинь бас яг л нөгөө Нобелийн шагналтай мундаг хүмүүс чинь байгаа шүү дээ. Тэгээд бодохоор нэрээ дахиад нэг дараа жил ямар ч Нобелийн шагналтай физикийн тал дээр одоо физик талын ямар хүнч гарч ирэх юм те ингээд шинэ нээлтүүд гарч ирээл яхан. Тэгэхээр би бас бодож ирсэн зүйл нь энэ Нобелийн шагналын ялангуяа шинжлэх ухааны салбарт гарч ирж байгаа зүйлийг жил болд ямар хүн аваад байна гэдгийг бас амар сайн хянжаах хэрэгтэй болов уу гэж бодож байгаа юм л да. Тэгжээж бид нар дэлхийн хөгжлийг бас айгүй хөөж явах боломжтой юм байлээ. Тийм болохоор би зүгээр дараагийнхаа сэдвийг шууд эндээс бодогдож байна л да. Магадгүй хэдүүлээ Нобелийн шагналыг авсан хүмүүсийг мэдчих юм бол энэ дэлхийн хөгжлийг ерөөхдөө баг ингээд нэг шинжлэх ухааны хөгжлийг ингээд ойлгох боломж нь ер нь айгүй цэгцтэйгээр өгөгдөх юм болов уу гэж бодож байна л да. Тийм болохоор дараагийн тэр зүйлсүүдийг ярихын тулд эхлээд Нобель гэдэг хүнийг яриад Нобелийн шагналыг ярингуудаа анхны Нобелийн шагнал авсан хүн энэ байсан. Ингээд дараа нь Эйнштейнийг ярьдаг ч юм уу те ингээд яриад явах юм бол хоёулынх нь подкаст бас нэлээд тийм анханасаа айгүй цэгцтэй явах юм болов гэсэн бодол төрж байна. Тэгээд би мөглөөд яг энэ санаагаа одоо тавьмаар санагдаж байна л да. Хоёулаа дараа нь Нобелийг ярил ямар вэ? Nice. Надад өстой гой санагдаж байна. Хүмүүс ч гэсэн бас яг сонирхох болов уу гэж би бодож байна. Яг ер нь энийг ярьчаад өргөжлөд ярил айгүй гой цэгцтэй ш байх юм байна. Битээр бас уурлаг сайхан юу гэдэг entertainment бүгдийг л ярина л та. Тэгээ бас эндээс эхэлжүүлээс бүр гой амттай байх юм болоо гэж бодож байна. Nice. Ойлоо тэгвэл ойрын хэдэн сэдвүүдийн аль нэгэнд нь Нобелийн талаар ярь. За тэгье. Бидэнтэй хамтарч ажиллаж байгаа IDU класста баярлалаа гэж хэлмээр байна. Бүгдээрээ маш гоё боловсролыг эзэмшихийн тулд маш сайн гадаад хэлийг эзэмших хэрэгтэй. Тийм болохоор ямар ч байсан хэл сурахад бол энэ AI за дээрэс нь энэ хөгжил тэгэл нөгөө ярьж байгаа Нобелийн шагналуудтай илүү ойрхон байх боломж нь нэгддэг болохоор бүгдээрээ заавал хэл сураарай гэж би энэ бичлэгээ дуусгамаар санагдаж байна. Nice. Тэгэхээр энэ удаагийн дугаартай хамтран ажилласан IDU класста баярлалаа. Тэгээд бас яг дуусгахаа өмнө нэг юм хэлмээр байна. Бид хоёр энэ дугааруудаа бичиж байхдаа аль нь болдооч өдөө өөрийнхөө ажлыг таарч ирээд юмаа бэлдээд хийж байгаа. Би ч гэсэн өөрийнхөө ажлыг тараад юмаа бэлдээд хийж байгаа. Бид хоёр аль нь бас ингээд энэ контентыг хийх хүсэл сонирхлоор л хийж л байгаа л да. Тэгээд өдөржин ингээд ажил төрөл гэж хагаад орой уулзахаар бид хоёр аль нь бас тархин ядарсан. Тэгээд бид хоёр зарим санаагаа ингээд хэлэхээ жоохон нуршаад өвгөө олж ята тойруулж мориулдаг ч юм уу. Сонсож жоохон төвхтэй байсан бол уучлаарай. Тэгээд бид хоёрыг ойлгоорой. Тэгээд дараагийнхаа дугаараас улам илүү сайжраад гоё болоод явнаа. За тэгээд сонссон бүгдэнд нь баярлалаа. Ингээд бид хоёр энэ удаагийн дуусгая. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяр та. Баяр таа.